Сайн бацхан үзэгчдээ түүний хөгжмийн нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхэлж байна. 100 цаг ярьж дулаахан өмд төрхийг тодорхойлох шинэ уран бүтээлүүд болон тоглолтууд араасаа үргэлжилсэн сонин сайхан ихтэй 7 хоног байлаа. Ингээд түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт байж хөгжмийн ертөнцөөр аялаарай. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хөгжмийн ертөнцид өрнсөн мэдээлэл. M-Music-ээс залуучуудад зориулсан пикник фестивалыг анх удаа зохион байгуулах гэж байна. Ятгах чи ялгам нэгэн бүсгүй юм уу гэж нэгэн дунд гардаг. Ятгахч бүсгүйн тансаг аялгау удахгүй биднийг уяраахнэ. Нэвтрүүлгийн төгсгөлд энэ 7 хоногийн шилдэг 10 дууг хүлээн аваарай. K-pop-ийн домогт хамтлаг Big Bang-ийн гол дуучин Taeyang Монголд анх удаага тоглолтоо хийх гэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон одууд Монголд ирж тоглолтоо хийж байгаа нь тэгэхээр гайхалтай. Taeyang хамгийн анх Jinushin-ийн EO нэртэй клипэнд тоглосны дараа буюу 12 настайгаас хойш YG Entertainment-д 6 жил бэлтгэгдсэний дараа 2006 онд Big Bang хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн. Тэгвэл дэлхийн хэмжээний од Taeyang болон хүчрэх хоолойтой дуучин бүсгүй Ely нарын оролцох Super Concert 2025 тоглолтыг Aventis Entertainment зохион байгуулах гэж байна. Ингээд үргэлжлүүлээд Big Bang хамтлагийн тухай багахан мэдээлэл хүргэе. Big Bang хамтлаг G-Dragon, Taeyang, Top, Daesung, Shinhee гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан 5 хөвгүүн YG Entertainment-тэй гэрээ байгуулан гарын үсэг зурснаар тэдний од болох гараа эхэлсэн. 2007 онд гаргасан Always альбом нь Солонгосын номер 1 single list-д гарсан. Ингээд Mnet хөгжмийн наадмаас оны шилдэг уран бүтээл шагналыг хүртэж түүнээс хойш олон single-ууд гаргасан. My Heaven дугаараа Японд single гаргасан нь амжилт олж Солонгосоос хамгийн анх удаа Японд уран бүтээлээ хийсэн хамтлаг болоо зогсохгүй. Одоогийн хамтлагуудыг Японы зах зээл дээр гарах хаалгыг нээж өгсөн юм. 2009 оны сүүлгийхэд тэд Солонгосын хамгийн эрэлттэй дээд зэрэглэлийн уран бүтээлч болсноос гадна Japan Cable Broadcasting Awards шилдэг гадны уран бүтээлч шагналыг хамгийн анх удаа Солонгосоос авсан юм. 2007 онд хийсэн тоглолтын тасалбар нь хэвлэгдсэн цагаас хойш 10 минутын дотор борлогдсон. Тоглолтын үзэгч, радио нэвтрүүлгийн сонсогч, Big Bang нэртэй подологтны борлуулалт гээд олон зүйлээр Солонгосын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн амжилтуудын эзэд болж байлаа. Түүний хөгжмийн нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг M-Music-ээс 6 сарын 14-нд пикник нэртэй гэр бүлийн фестивалыг анх удаа зохион байгуулах гэж байна. Амьд хөгжимд хайртай, амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэх сонирхолтой залуучууд, залуу гэр бүлүүд анхаарлаа нааш нандуулаарай. Бас M-Music-ээс уран бүтээлчид болон артистуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа тухай мэдээллийг хүлээн аваарай. Бид нэр дэлгүүрийн барьчи. Тэгээд та нар бүтээгдэхүүнүүдээ ингээд тавиа зараалт өгдөг зарчим юм. M-Music distribution маань бол одоо M-Music application-ы артлын хөгжмийн бизнес буюу одоо лицензжүүлэх, эрхийг хамгаалах гэх мэт үйл ажиллагааг нэрвсдэг тийм компани байна. Олон улсын байгууллагуудтай одоо энэ бол холбоо тогтоодсон хамтрах одоо гэрээн дээр зарим компаниудтай зурцсан тий. Өнөөс дуртахад бол одоо жишээ нь Америкийн эрх хамгаалах ASCAP байна, BMI байна, Английн PRS гэдэг компани байна тий. Энэ компаниудтай ерөнхийдөө ингээд нэг холбоо тогтоогоод за ер нь бол манай дуунуудыг бас тэр одоо гадны улсын одоо олон улсын юм дээр хамгаална үстэй манай контентыг ингэж одоо яаж хамгаалах уу хэдэн одоо хувь нүү тохиолддог нэг юм янз бүрийн одоо дийлээ negotiation бид нар бол одоо хийгээд явж байгаа. Бас Нидерландын Fuga гэдэг компанитай хамтарж байгаа. Тэднэрээр дамжуулаад одоо манайх бол Apple Music, Spotify, Amazon одоо юу гэдэг бүх платформ руу одоо гаргахад бэлэн болж байгаа. За 850-аад бараг гэрээтэй тэгээ артистуудтай одоо Монгол байгаа ингээд хамтлаг дуучдын бараг 95%
манайхтай ирээтэй байгаа гэсэн. Зөвхөн Монголдо ингээд байхгүй бас гадагшаага энэ уран бүтээлийн төв ээж тэгээ түүснийхаа дараа нь одоо маркетингийн хийх эрх зүйн талаас одоо эрхийг хамгаалах гэх мэт одоо юмнуудыг одоо бид нар хийх ёстой болохоор бид нар яалчгүй одоо олон улсын байгууллагуудтай ингэж хамтрахаас одоо өөр аргагүй тий. Тэгэхээр одоо ер нь бол тийм харьцаа холбоогоо тогтоогоод явж байгаа. Яг дэлхийн одоо хөгжмийн салбарын түүхийг одоо ингээд аваад үзэх юм бол анх бол одоо нэг зүгээр борлуулалтаараа явдаг байсан шүү дээ. Одоо хэдэн пенс зарагдсан, хэдэн CD зарагдсан, хэдэн кассет зарагдсан тий. Одоо бол одоо дижитал одоо ирэн дэрсэн бид нар ч одоо ингээд CD явдаг хүн байхгүй. Яг одоо пенс бол нэг иргэн ирэлт хийж байна тий. Манай чарт бол мэдээж зүгээр манай music application дээрх одоо тоглолтын стримингийн чарт байгаа. Манай сонсогчид яг тиймэрхүү мэдээлэл хүсдэг. Ямар дуу хит болж гин, ямар дуу өөр хүмүүс сонсож гин, тэрийг аягүйх одоо нэг хайж ирэмэлдэг юм уу. Тиймэрхүү өрсөлдөөн байж иж манай артистууд илүү одоо нэг тийм чанартай уран бүтээл хийхийг зорих байх гэж би боддتي. Ер нь бол одоо ингээд яг гадагшаага гарах бол дэмжлэг шаардлагатай байдаг тий. Тэр нь болохоор одоо хүн хүчний иж байна уу, одоо санхүүгийн иж байна уу. Одоо Ed Sheeran гэдэг нэг артист тий. Тайзан дээр ингээд ганцаараа гитараа зохиол ингээд лүгдээл ингээд ганцаараа ингээд амар ажилтдаг юм шиг харагддаг боловч тэр хүний арт чинь аягүй том баг ажиллаж тэгээ тэр имижийг бүрдүүлж явдаг. Бүр бодлогоор одоо бүр нэг юм лейбл нь ажилладаг тий. Дураараа сонс music. Бид нар бол одоо саяхан нэг M Records гэдэг одоо энэ record label-ээ үүсгэсэн. Record label-ийн үүсгэх шалтгаан нь юу гэхээр label гэдэг одоо ингээд нэг үгнийхээ утгыг ингээд бодох юм бол энэ чинь яг нэг альтер ярьсан тэр том багтай ийм байгууллагыг хэлдэг байхгүй тий. Манайхан ч бол ийм студи гээл тэгэл тэрийг ингээд нэг label гэж нэрлэжсэн тий. Тэрнийх нь одоо яг гол алдаа нь юу гэхээр продюсер хүн студид ингээд удирдах явна. Тэгээ хажуугаар нь ингээд нөгөө нэг бас бизнесийн юмнуудыг хийх гээд тэгээ өөрийгөө хоёр хуваах хэрэгтэй болдог тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг юм алин дээр нь ч ингээд 100% анхаарч чадахгүй ингээд найс цааш болол ингээд явдаг. Тэнгүүд нь манайх орж ирээд яах вэ гэхээр ингээд зөөх гэрээ хий, лейблүүдтэй гэрээ хийгээд тий. Тэгээ за та нарт одоо ямар юм хэрэгтэй байна? Маркетинг хэрэгтэй юу, сейлс хэрэгтэй юу, тий, PR хэрэгтэй юу, A&R хэрэгтэй юу? Энэ болгоныг нь болохоор ингээд манайх хариуцчаа. Тий. Артистууд, продюсерууд яг арта хий, арта продюс хий тий. Тэрүүн дээр ингээд яг гол фокуслж чадах юм бол бас чанартай бүтээл гарна гэж би харж байна. Гадны артистууд ингээл нэг жакузи дотор ингээл шампансканд усанд орж байгаа ингээл зураг мургаа ингээл постлаа тий. Тэгвэл манай Монголд болохоор артистууд бол одоо ингээл нэг цамаг гарах гал ингээл янз бүрийн спонсоршип байгаал ингээл гүйдэг. Тэрнийх нь одоо ингээд яг яагаад тэгдэг гэх юм зөвхөн одоо энэ нэг зах зээлийн одоо нэг жижиг томоос биш. Манайхан яг нэг юм лицензжүүлэх гэдэг юм хайцсан байсан. Монголд бол хамтлаг дуучид бол хвчлэн одоо халтураар л мөнгө олж байна. Гэтэл одоо ингээд яг нэг юм оюуны өмчийн яг лиценз гэдэг ингээд хамгаалаад ингээд явах юм бол одоо унтчих нь л ингээд нэг орлого нь орж ирж явах хэрэгтэй байна. So иймэрхүү экосистемийг бол одоо бид нэр music distribution хамтарч одоо экосистемээр нь одоо ингээд засна гэдэг ичгээд байгаа тий. Тэгэхээр одоо стримингээс гадна одоо караокенаас одоо мөнгө авч хэлж байгаа артистууд манай M-Karaoke app-аар бол дамжуулаад одоо дуугийн дуулсан тоогоор нь ингээд нэг зохиогч, ай зохиогч, үг зохиогч тэгээд нэг дуучид нь эдэрт нь ингээд мөнгө орж байгаа. Гадуур одоо бар, ресторануудад одоо ингээд орчноо бүрдүүлэх гэдэг дууг нь ашигласан бол тодорхой хэмжээний ингээд мөнгө очиж явах хэвээр. Кино, телевизэд гарах болгонд роялти авч явах хэвээр. Гэх мэт одоо ингээд нэг гадныхан ч одоо авж болох бүх одоо ингээд роялтигаа авдаг болохоор л тэд нар чинь одоо ингээд хичнээн сая долларын юм уу гэл ингээд байгаад байгаа. Тэгэхээр тиймэрхүү орчин одоо бүрдүүлж манай артистууд бол яг юм хүмүүсээс ингээд нэг байнга мөнгө асуугаад явахгүйгээр өөрсдөө одоо ингээд бүтээлээ хийгээд явж чаддаг болно гэж би боддог. Манай music цаашдаа бол ингээд аль болох одоо ингээд тэр мөнгөө ингээд цуглуулахад нь ингээд хэлбэр болгох системүүдийг бий болгоод нэгээр нь одоо ингээд нэвтрүүлээд ингээд явж байгаа. Дураараа сонс music. Фестивал бол пикник гэдэг нэртэй.
Тэгээ яаж үүссэн бэ гэхээр би өөрөө бол амар амьд хөгжим тартай. Тэгээ би яг амьд хөгжмийн фестивал хийгээд тэгж байгаа. Би өөрөө бас амар хоол хийх тартай болохоор би хоолны фестивал хийх юм болоод за окей хоёулын ингээд зэрэг хийчихгээд нэг мөсөн тэгвэл гэр бүлээр ингээд авчиръя л да гээл хүүхдээ ингээд хэсэг мэсэг гаргаад тэгээ манай Батмагна захирал пикник гэдэг нэрийг өгсөн. Яг гоё нэр. Тэгэл яг пикник гэдэг чинь өөрөө ингээд яг тийм гэр бүлээрээ ингээд нэг гоё сэлхэнд гарах, зугаалах, найз нөхдөөрөө зугаалах, хамт олноороо зугаалах энийг хэлдэг шүү. Тэгэхээр яг тийм тохирсон гоё одоо юм фестивал болоод байгаа. Тэгээд ер нь бол бид нэр айгүй их ач холбогдол гэж одоо аль болох одоо бүх одоо ирсэн хүмүүсттэй хийх юмтай, сонсох хөгжимтэй, идэх хоолтой тийм гоё арга хэмжээ зохиохыг хичээж байна. Амьд хөгжмийн тоглолт Magnolia Morning Star The Royal Heartaches Гэлэмос болон босод уран бүтээлчид оролцсон. Хотоос нэх гарахгүйхэн шиг тэгтээ ингээ гоё цэвэр агаартай яг тийм тустай ингээ орчин бид нэр хайж байгаа. Ер нь бол Sky Resort-ийн маань бас нэг ивент хийх үгээ тэгээ бид нэр хамтарч хийж байгаа. Sky Resort-ийн орчноор дэмжиж, Total Music-ийн бол тайз тоноглолоороо ингээ дэмжиж байгаа. MCS Technologies буюу Pickpack, Freshpack гэдэг компаниуд маань аюу том дэмжлэгээр бас орж ирээд өөрсдийн гоё том асар им маркет юм бас бий болгож байгаа. Ер нь бол нэг том тайз амьд хөгжмийнхэн байна. Яг хүүхдийн хэсэгт бол зүгээр юм хүүхдийн жижигэн тайз байгаа. Тэнцэн болохоор хүүхдүүдэд зориулсан entertainment манай karaoke-гаар нэг хүүхдүүд аягүй их нэг baby shark энэ төр болдог болохоор тэр мөр ингээ бэлэн байж байна те. За ингээд 6 сарын 14-нд Sky Resort дээр манай Picnic Family Festival дээр гэр бүлээр нь орж байна. Мөнгөн мод наадмын шагналыг хоёронтой авсан үндэсний урлагийн их театрын ятгч Солонго энэ сард анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Ятга хөгжимтэй хамт 20-од жил ямархан хөгөөр ихшгэлсэн бол хамт байгаараа үзэгчтэй. Би бол ятга хөгжмийг ялдун, тансаг тэгээд ер нь бол яг эмэгтэй хүнийг төгсөлөр хэлэх хөгжим гэж боддог. Тэгсэн 96 онд хөгжмөдийн коллежид анх ороод тэгэл ятга хөгжмөнтэйгээ танилцсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тэгэл ятга хөгжмөнтэйгээ хамт байна да. Анх 2007 онд үндэсний урлагийн их театрт шалгалт өгөөд бараг сар хүлээсэн хариугаа тэгээд тэнцэн гэдэг хариу аваад Монголынхан хамгийн шилдэг нэр хүндтэй уран бүтээлчтэй хамтарч ажиллаад маш олон юмыг сурсан энэ хугацаанд тэгээд маш их бахархдаг ажиллаараа. Би анх хөгжим үзэхдээ очихдоо бүр ятга хөгжмөч мэдгүй бараг очижсэн. Тэгээд манай гэр 10 дээр хороолт байдаг. Тэгэл манай гэрийн цаахаар ингээл хөгжим үзгийн коллеж ингээ харагддаг. Тэгэл нэг өдөр ээж минь хоёр манд дагуулаад за энэ сургуульд очиж шалгуулнаа гэдэг явал. Тэгээд очиад шалгуулж исэн. Тэгсэн чинь миний орох нас арай болоогүй өмнөх жил нь очсон юмсан. Тэгэл ятгын өрөө рүү анх дагуулж ороод нөө эмхтэй хөлтөд ятга хөгжим аягүй гоё штэ гэл. Тэгэл орсон чинь ингээ баах ихч нар тавиад ингээ ятга тоглоод тэгээд вау ямар гоё юм бэ гэл анх хөгжмөнтэйгээ танилцчихлаа.
утастай ятгыг хөвчлэн одоо сургалтанд ашиглаж байна. Тэгээд 21 утастай болон 25 утастай ятгыг бол одоо байнга тоглодог. 21 утастай ятг нь болохоор пентатоник өргөөр хөглөгддөг. Тэгээд илүү артын дуу одоо юу гэдгийг яг ятг хөгжмөд зориулсан концертууд юм уу Монгол хөгжмөд тоглоход зохимжтой байдаг. 25 утастай ятгыг нь болохоор диатоник үгэнд хөглөдөг. Тэгэхээр ингээд дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглох боломжтой. Дээрэс нь манай үндэсний урлагийн театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бол 25 утастай ятгыг ашигладаг. Тэгээ бүх төрлийн зохиол бүтээлийг тоглох илүү боломжтой байдаг учраас. Бусад хөгжмийн зэмсгүүдтэй болон дуутай төгс хосолдог хөгжим гэж боддог. Бүдүүн нарийн хүгийг холбдог гэдэг утгаараа ер нь бүх төрлийн хөгжимтэй амар гоё зохицдог. Дээрэс нь дуучдтай бас аюу гоё нийтдээ дуурдаг. Сургууль төгсөөл хамгийн анхныхын цомог дээр ажиллаж исэн. Тэгэл ингээд юм соло уран бүтээлч болно гэж юу нь бол бодож исэн. Тэгтээ тухайн үед хамаагт гээд хамтлагтай байсан. Тэгээд тэр хамтлагаараа ингээд туур хийж аягүй явдаг Европын туур 15 жил тасралтгүй Европын туур хийсэн. Тэгээд ер нь хамтлагтай илүү анхаарад яг соло уран бүтээл рүү орж чадахгүй яваад исэн. Тэгээд хамгийн анхныхын торгоны хээ гэдэг бүтээлийг 2014 онд гаргаж яг төрсжүүлж цацчихсан. Sweet Emotion хамтлагийн продюсер Төгөлдөр Хуурч Чимбах найруулж өгч исэн. Хөгжим, дүрс одоо ингээл бүхэл тал дээр нь хамаг сэтгэлээ гаргаад ажиллаж исэн. Тэгээд амар хайртай торгоны хийтэй. Одоо ятаг хөгжмийг ингээд илүү олон хүмүүст ингээд хүргэе гэж бодоод тэгээ дандаа юм cover хийж эхэлсэн. Тэгээ сар болгоно нэг cover. Тэгээ тэрийгээ газ хийгээл төрсжүүлээл сард нэгийг гаргадаг. Dream ингээд cover альбомыг гаргасан тэр хугацаанд. Өндөр хандлттай цагаан шөнөөсөн болох ахын. Тэрэн дээр бол хүмүүс бүр амар дуртай хүлээж авсан. Сар болгон хийдсэн ч хүмүүс амар хүлээгээд дараагийн хизээ гаргах гэж байна гэхэд айгу эргэн тойрны хүмүүс нар айгу их асууж ирсэн. Хил нэгдсэний дараа Бээжинд нэг хятад ятгачтай хамтарсан тоглолт хийсэн. Танжогийн Азийн Олимпийн нээлтийн хөгжим зүрхнээс зүрхэнд гэдэг хөгжмийг анх удаага Хятад, Монгол, Солонгос, Япон, Вьетнам 5 улсын ятгачд хамтарч тоглоод тэгээд ингээд нээлтэн дээр нь тэгээд төрсөнд нэрт нь ороод дараад нь бас ингээд үндэсний урлагийн их театрынхаа дэлхийн Аз зэрэглэлийн тайзлах Берлиний филармонд очиж тоглоход нь бас үндэсний хөгжмийн их найралтайгаа мөнх бол тагшийн нэгдүгээр концертыг гоцлоо гэж үзсэн. Тэгэхээр би мөнгөн мод наадмын шилдэг хөгжимчин шагналыг авсан 23 оны. Оноос хойш яг ингээд нэх олон нийтэд гаргааг болохоос хөгжмөө хийсээр л явж исэн. Нилээд шин зохиолууд дээр ажилласан. Тэгээд энэ бүтээлүүдээр анхныхаа Солонго гээд пянза гаргасан. Энэ нь бол Монголын нэг гоцлол хөгжмийн хамгийн анхны пянзалснаар аяг онцлог байсан. Тэгээд энэ пянзаараа бас сая энэ оны мөнгөн модын дуу хөгжмийн шилдэг бүтээлийн шагнал болсон. Айгүй олон хүмүүсээс хизээ тоглолт хийх гэдэг байна гэд хүсэлтүүд айгүй авсан. Тэгээд за одоо л яг хий да гэж бодоод тоглолтын ажилд ороод явчихсан да. Тоглолтыг маань бол юун түрүүнд манай үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж ажиллаж байгаа. Манай
бүх уран бүтээлчд баг оролцох ах. Тэгээд тоглолт маань ерөнхийдөө 2 хэсэгтэй. Эхний хэсэг нь бол яг юм мэрэгжлийн дүү. Одоо яг үндэсний урлагийн их театрын Монгол Тэрэг үндэсний хөгжмийн их найрлалын хамт олон ингээд манай оркестр оролцсон. Тэгээ манай бүжгийн алба оролцсон, дуучид оролцсон. Тэгээд яг юм үндэсний хэсэг байгаа. Хоёрдугаар хэсэг нь бол яг одоо миний тэгээд амьд хөгжмийн хамтлаг, тэгээд миний хамтарч ажилласан хэд хэдэн уран бүтээлчд байгаа. Тэгээд зочин уран бүтээлчд маань ирж оролцсон. Тэгээд бас дижитэ гэх мэтчлэн хоёрдугаар хэсэг бол ер нь бол тийм орчин үеийн хэсэг болж яах юм. Одоо ингэ жил ирэх тусам л илүү бүр ингэж дурлаад байгаа. Тэгээд одоо энэ хөгжмөний одоо ингээл Европ эднэр зөндөө тойрлоо, Хойд Америкаар Чингис хаан үзэсгэлэнтэй олон мужууд орны явж тоглолоо тий. Яг ингээ хүмүүс хажууд нь амьдаар нь ингээ сонсохоор бүр ийм байсан юм уу гэд ингээ уулга алддаг байхгүй юу. Тэгээд ингээд хүн болгон одоо яг хэдийгээр Монгол ардын хөгжим ч гэсэн ардын хөгжмийн маань нэг ч гэсэн ингээ хүн болгон ингээд яг тэр мэдрэмжийг ингээ хажуунаас нь авч чаддаггүй. Тэгэхээр тоглолтын дээр нь ирж ятга хөгжмийн тэр яруу тансгийг нэг удаа ч гэсэн мэдрээсэй гэж хүсэж байна. Түүний хөгжмийн нэвтрүүлэг MSC-тэй хамтран гаргадаг энэ 7 хоногийн шилдэг 10 дуу хүргэе. Энэ 7 хоногт хуучны болон шин дуунууд багтсан байна. Ингээд чарттайгаа хамт аваарай. Дураараа сонс. MUsic. Мянган бэрийн холч гисэн сэтгэлд минь чи хамгийн ойр. Recon хамтлаг Мянган бэр. Бодолд минь чи үнэхээр гүн сууч боломж гарвал тэндээ галзууч. Альва мэдрэмжийг зөөлөн намуухан байдлаар илэрхийлэх нь сэтгэлд гүн гүнзгий мэдрэгддэг. Тэрхүү мэдрэмжийг галтмаах намуухан дуунаас мэдрээрэй. Дуучин Дэсигийн энэхүү дууг мэдхгүй хүн ховрах. Чартын 8 дугаарт дурлал юу хүснэ вэ? Дурлал чи надаас юу хүснэ вэ? Нууцж бодгүй хайр зүрхэнд минь сохисон. Хин нэгний хүлээлтэнд нийцэлгүй зөвхөн өөрийнхөө байхыг сануулсан Сан Жунипер хамтлагийн өөрийнхөө. Би чамаас орхон чи надаас орхон зүгээр л энэ хിവэрэ хаач явсан өөрийнхөө би чамаас орхон чи надаас. Чартын 6 дугаарт хамт байвал бүх зүйл боломжтой. Дуучин Тинүн хамтдаа байвал болох уу? Дуугч гэлээ хүчтэй, нууцханч гэсэн гүн гүнзгий хайр гэж байдаг. Одоогоос 12 жилийн өмнө хит болж байсан X-Fit хамтлагийн Чимээгүй хайр. Чамаас яваад бидний хамтдаа мочоо ритмаргүй чимээ мэдрэмж өгөөсэй. Чартын 4 дугаарт энэхүү дуугаар дамжуулан сэтгэлийн амар амгаланг мэдрээрэй. Magnolia өвөлжөө. Харахуурч би унтлаа унтаагүй утлаа нүдэн суусан газраа. 2009 онд Монголын хөгжмийн ертөнцийг шуугилж байсан Fire хамтлагийн хүлээлт.
Чартын 2 дугаарт хуучны хэм маягийг санагдуулам The Royal Heartaches хамтлагийн сүүлийн уран бүтээл биш байж. Альтернатив рок, инди рок чиглэлээр уран бүтээлээ туйравдаг E-Sound хамтлагийн Чи минийх энэ 7 хоногийн чартыг тэргүүллээ. Чи намайг манан төрхөө чимээгүй хэн үдэ нэсний. Энэ зуны хамгийн ихний хамгийн хүлээлттэй амьд хөгжмийн задгай тоглолт The Picnic дээр уулзцгаая. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлөх гэж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд дахин нэг сануулхад 6 сарын 14-нд Sky Resort-д E-Music-ээс зохион байгуулж байгаа Family Festival болно. Энэ фестивал Монголын хамгийн шилдэг амьд хөгжмийн хамтлагууд, мөн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүд, олон орны хоолны соёлтой танилцж, ногоон орчинд нэг өдрийг гэр бүлээрээ хамт өнгөрүүлэх боломжтой. Ингээд амьд хөгжмийн хамтлагуудаас нь дурдвал Шөнийн галт дээрэг, Morning Star, Fire зэрэг хамтлагууд оролцох нэ. Хэрв та үзэж амжихгүй бол түүний хөгжмийн нэвтрүүлгийн дараагийн дугаараар бид сурвалжлан өргөх болно.